Сая Бачиргал даргын тоон дээр би бас юу байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 16 дотоодын нийт бүтээгдэхүүний 5% гэсэн тий 5.3% гэсэн тий. Тэгээд өсвийн зардлын 16.6% гэж байгаа. Тэгэхээр энэ дотор чинь тэр нөгөө Азийн хөгжлийн банкнаас авж байгаа нөгөө доллар моллор чи орчод байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бол та нар бас ингэж булхаал өөр хийж байгаа юм шиг ийм оруулж хэрэггүй. Тэгэл нэг том одоо ингээд боловсролын салбарт ийм зарцуулт хийж ийн гэчээд багшийн цалин тийм бага гэж болохгүй шүү. Зээл тусламжаа тусна авнаа чинь тэгээ барилгын л ажил шүү. Багш нарын нийгмийн асуудал дээр ямар ч хамааралгүй. Тэгээ баахан барилга барьждаг багш байхгүй. Тэгээ яаж зохицуулах гэж байгаа юм? Ямар ч тооцоо судалгаа байхгүй. Тэгэл нэг юм шинээр гаргадаг. Тэгэл нөгөө юм нь хөрсөн дээрээ буухгүй ундаг. Ямар ч тооцоо судалгаагүй ийм одоо ажил явагдаад байгаа шүү. Яг шудрах хэлэхэд энэ